Сайн байцгаана уу? Жин Тун байна. Өнөөдрийн ярих сэдэв бол дуучин Синригийн та бүхний мэдэхгүй 8 үнэний талаар ярилцах болно. Синри нь Бүгд найрамдах Солонгос улсын алдарт Big Bang хамтлагийн дуучин асан ба тэрээр 1990 онд төрсөн. Энэ жил 36 настай. Түүний жинхэнэ нэрийг Lee Seung-hyun гэдэг ба өнөө цагт бол маш олноо танигдаад байгаа. Мэдээж бол сайн талаараа биш, муу талаараа танигдаад байгаа. Синри өөрийгөө бизнесмен гэж тодорхойлдог байсан. Өнгөрсөн хугацаанд тэрээр олон төрлийн шоу нэвтрүүлэгт оролцоод залуу амжилттай бизнесмен гэсэн имижийг бүтээхийг оролдоод агуу Singchip гэх хоч хүртэл авсан. Энэ хоч нь зохиолоос гаралтай бөгөөд тухайн зохиолын гол дүр Gatsby-н хууль бус бизнесээр их хэмжээний мөнгө олоод эцэст нь харамсалтайгаар сүйж дуустдаг тухай өгүүлдэг. Ачаалтаа Синригийн бодит амьдралч үүнтэй маш адилхан байсан. Синри нь олон төрлийн бизнес эрхэлж байсан бөгөөд тэдгээрээс хамгийн том нь хоол үйлчилгээний салбар байсан. Тэрээр Auri Ramen нэртэй раменыг сүлжээ, мөн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан Monkey Museum клуб, тэр дундаас хамгийн алдартай нь Kannami Yoksamdонд байрлалтай Burning Sun Club-ыг ажилуулж байсан. Тус клуб нь бол нэрээ олон удаа сольсны эцэст бол Burning Sun нэрээр дахин нэгдсэн. Тухайн үед Синри уг клубыг ажилуулдаг компаниг гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан юм байна. Синригийн клуб гэх нэрээр юу н олонд танигдаад 100 сая воны үнэтэй Мансуур сет зардаг гэх яриагаар ихээхэн шуугаан тарьж байсан юм байна. Энэ Мансуур сет гэдэг нь болохоор ер нь маш үнэтэй сет гэсэн утгаар хэрэглэгдэж байгаа юм байна. Ийхүү олон бизнес эрхэлж амжилтанд хүрч байсан Синригийн унсан эхлэл нь бол энэ Burning Sun-д гарсан нэгэн онц ноцтой хэрэгтэй холбоотой. Гэхдээ энэ хэрэг бол олон нийтэд хэдийнэ маш их тархсан тул дэлгэрэнгүй ярих хэрэггүй байх. Эцэст нь Синри Burning Sun-тай холбоотой олон хэрэгт буруутагдаад шоронгийн ял аваад хамтлагаасаа гараад урлагийн ертөнцөөс бүр мөсөн зодог тайлсан. Гэхдээ хүн амархан өөрчлөгддөг гэдэг нь үнэн байх. Шоронгоос сулагдсныхаа дараа удалгүй түүнийг гадаадын клубүүдэд зугаацаж явсан гэх гişүүд гарч ирсэн. Түүнчлэн 8 сарын дараа Dispatch түүнийг 2 эмэгтэйтэй зэрэг үерхэж байсан тухай мэдээллийг ил болгоод нэр хүнд нь дахин унсан байгаа. Мэдээллээр бол Синри 2023 оны 9 сард А бүсгүйтэй 4 хоногийн турш балийн арал дээр аялж байгаад дараа нь Б эмэгтэйтэй ингээд ээлжлээд А Бтэй зэрэг балид уулзаад явсан байгаа. Энэ явдал илэрсэн шалтгаан нь 2 бүсгүйн аяллаа маршрут байрлсан зочид буудлын яг ижилхэн байсан байгаа. Энэ 2 эмэгтэй нь азар SNS дээр найзууд байсан тул бие биенийхээ нийтлэлийг харсан байгаа. Ийхүү энэ 2 бүсгүйтэй давхар явж исэн асуудлаар Солонгосын олон нийтийн зүгээс маш их шүүмжлэлт өртсөн ч Синри гадаад дахь дэмжигчид болон олон тийм танилынхаа хүрээг түшиглээд гадаадад бас идэвхтэй хөдөлж эхэлсэн байгаа. Түүнийг Малайзад үнэт хэдлийн брэнд эзэмшдэг бизнесмен Индонезийн баян гэр бүлийн 2 дугаар үеийнхэнтэй хамт архитан сууж буй зургууд нь ч гэсэндээ тухайн үед тарж исэн байгаа. Ингэж явсаар Big Bang-ийн нэрийг барьж авсан Синри энэ удаад Камбожтой холбоотой ноцтой маргаанд өртсөн. 2024 оны 1 сард Камбожийн нийслэл Phnom Penh болсон Prince Brewing компани арга хэмжээнд Синри оролцож үг хэлж буй бичлэг нь TikTok, Instagram-аар тархаж хэвлэлүүдийн анхаарлыг татсан. Тэр бичлэгэн дээр юу гэж ярьж байгаа гэхээр би Камбож руу явна гэхэд хүмүүс аюултай биш үү, ядуу орон билүү гэж асуудаг. Тэгээ би тэдэнд хэлмээр байна. Амаа тат өөрсдөө ирээд Камбож ямар гайхалтай улс вэ гэдгийг хар. Камбож бол Азийн хамгийн шилдэг орон гэж хашгирч ирсэн байгаа. Тэгээд танхим дүүрэн камбожууд түүнийг алга ташин уухайлж исэн. Тэгээд G-Dragon-ыг авчирна гэж хэлээд Taeyan GD2-ын Good Boy дуун дээр бүжгэлж исэн байгаа. Удалгүй хэвлэлүүдээр Синри Камбожид клуб нээхээр бэлтгэж аль хэдийн хөрөнгө оруулалт хийсэн гэх мэдээлэл гарч Солонгосын нэтизэнүүд болон Big Bang-ийн фэнүүдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч эхэлсэн. Гэхдээ жинхэнэ асуудал бол үүнээс хойш эхэлсэн. Түүний оролцсон арга хэмжээний тайзны ард байсан Prince Brewing гэсэн лого байсныг хүмүүс анзаарсан. Энэхүү брэнд нь Prince Holdings компани охин байгууллага бөгөөд тус групп нь Камбож дахь гэмт хэргийн төв болох тайз хунтаажийн зохицолбор буюу
одоо скам төвүүдийг ажилуулдаг байж болцсошгүй гэж сэжиглэгдэж байсан юм байна. За энэ Prince Group нь гаднаа entertainment санхүү үйл хөдлөх хөрөнгийн компани мэт харагддаг хэрнээ үний эрэхтэй ловер, айлган сүрдүүлэлт, мөнгө угаах зэрэг олон төрлийн гэмт хэрэгт оролцдог гэдэг мэдээлэл байт юм байна. 1987 онд Хятадд төрсэн Change хэмээх уг группийн удирдагч нь Камбожийн улс төрч ч гэсэндээ нөлөөтэй нэг юм байна. Тэдний ажилуулдаг цогцлборуудад хулгайлагдсан авчирсан албатан ловер хийлэгдэг хохирогчд байдаг бөгөөд тэдний дунд Солонгос иргэд ч гэсэн одоо байсныг 2025 оны 12 сард бас тогтоосон байгаа. Үүний дараа Prince Group нь Америкийн нэгдсэн улс, Их Британий хатуу хориг арга хэмжээнд орсон. Ийм нөхцөлд Синрийг тус гэмт бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэсэн хардлага дагаад үүсэж бий болсон. За тэгээд 2025 оны 12 сарын байдлаар Камбожид ор сургаггүй алга болсон Солонгос улсын иргэн 80 иргэн байна гэж одоо мэдээлсэн. Тэгээ ийм олон иргэн одоо алга болсон гэдэг мэдээлэл гарчаад байгаа чинь Камбожид ирээрээ гэж уриалсан одоо Синригийн бичлэг тархаад улам одоо олон нийтийг цочирдуулж олон нийтийн уур бухимдлыг төрүүлээд байгаа. Одоогийн байдлаар энэ талаар Синригийн талаас ямар ч мэдээлэл хийгээгүй байгаа. Синригийн энэ бүх асуудлуудын дараа үзэгчид фэнүүд нь Big Bang-ийн бусад гишүүд нь Синригийн одоо энэ асуудлуудыг зүгэнсэн юм шиг мэдчихсэн гэд өмнөх бичлэгүүдийг бол гаргаж ирж тавьсан. Одоо 8 жилийн өмнөх, 9 жилийн өмнөх бичлэгүүдийг тэр бичлэгэн дээр одоо юу гэж ярьж байгаа вэ гэхэлэр одоо Big Bang хамтлаг 7 жилийн дараа 5 жилийн дараа ямар байх вэ гэсэн чинь бид нар дөрүүлээ байх болно. Синри чи ингээд чиний нөгөө гэмт хэрэгчин гайгүй юу, хилийн хоригч яасан бэ гэх мэтчлэн иймэрхүү юмнууд ингээ хошигноод ярьж байгаа ийм бичлэгнүүд нь гарч ирсэн. Тэгээд бас одоо топын Синрид ингээ санаа зовж байгаа бичлэгнүүд нь гарч ирсэн гэх мэтчлэн та нар энэ талаар бас юу гэж бодож байна? Үнэхээр одоо эртнээс ингээд муу хүмүүстэй нийлж яхахыг энэ мэдээд санаа зовж исэн гэж бодож байна уу? Тэгээ манай энэ удаагийн дугаар та бүхэн таалагдсан бол саба дараад комент хийрээ. За бай.